Сая бяцлаглалынхаа талаар бяцлал гэж юу нь яг юу вэ? Бяцлал хийхийн ач тус бяцлал өөрөө юунд хүргэдэг вэ? Ямар үр дүнд хүргэдэг вэ? Одоо байгаа хүмүүс яагаад бяцлаглалын талаар ингэж шуураад байна вэ? Бид нэр бяцлал руу яагаад ингэж их хандаад байна вэ? Хүмүүст хэрэгтэй болоод хандаад байна уу? Яагаад байна? Эдлээсээ эхлэе ярих уу? За тэгээ. За чиний бодлоор Миний бодлоор ч яг би өөрөө анх нөгөө бяцлаглалыг сонирхож эхэлсэн түүхээ гэх юм уу? Үе ярихаар ерөнхийдөө бол бяцлал гэдэг анхандаа бол нөгөө сэтгэлийн тайвшрал, сэтгэл зүй рүүгээ илүү өнгөх, өөрөө амар амгалан байх гэдэг утгаар нь л ерөнхийдөө сонирхож эхэлж ийсэн гэх юм уу? Ерөнхийдөө л өөрөө өөртөө ер нь жоохон тийм амар тайван сэтгэлийн тогтууныг илүү эрэлхийлж энэ бяцлал гэдгийг анх сонирхож байсан. Тэгээд ерөнхийдөө ерөнхийдөө бол өөрлөгөө төвлөрүүл анзаараад бодлоо ажиглаад суу гэдэг шүү дээ. Тэр суулт маань хийгээл аяндаа ингээд ирэхээр зүгээр бяцлал чинь зүгээр тэгж зүгээр суугаад төвлөрөөд анзаараад суух нь гол цаад утга санаа нь тухайн хүний маш их төвлөрүүл сураад юм байна. Бас тэрийгээ дагаад тэр төвлөрлөөс хамаарад тэр янз бүрийн олон бодлуудаа хөвцөлж цэгнэж өөрийг нь төлөвшүүлж сураад юм байна. Тэгээ дагаад ирэхээрээ тэр их төвлөрлийг аваад ирсэн хүн чинь өөрөө аяандаа дотооддоо тэр амар амгалан гихчийг олоод ирд юм байна. Миний одоо харж байгаа өнцөг бол яг иймэрхүү ухаарлыг, бодлыг, мэдлэгийг авцсан л байгаад байна одооний төвшөнд болол. Таны хувьд бяцлал гэдэг нь бяцлал гэхэлэр би эхлээл нэг зүгээр ингээд суугаал ингээд аюугай завил суугаал те энэ будда бурхны дүр шиг ингээд тэгж суугаал заавал бяцлал хийх ёстой гэж боддог байлаа. Тэгсэн чинь яг хүмүүс тэгж ихэнхдээ суудаг, тэгж бяцлагдаг те. Тэгтэл заавал тийм байх албагүй юм байна. Тэр чинь зүгээр энгийн явж явахтаа ч гэсэн хүн өөр дөрөв ер нь бол тэгээд бяцлал чинь төвлөрөх гэдэг зүйл дээр л цогцолт юм шүү те. Ямар ч үед хүн төвлөрч болдог гэдгийг ерөөсөй ойлгодгүй явсан үе байгаад байна л та. Хүн хизээж өөр дөрөв төвлөрч болдог. Тэр нь одоо заавал тэгж гоё суусандаа биш. Юм хийгээд явж байхдаа зүгээр унтахгаа твтж байхдаа ч хүн төвлөрөөд бяцлагж болно. Хүмүүстэй хоорондоо ярилцаж байхдаа ч бяцлагж төвлөрч болно те. Энэ болгон чинь ер нь тэгэл бяцлал байд юм болчдгийм байна. Өөрлөгөө өнгөж байгаа болгон чинь ер нь бяцлал болчдгийм байна гэд бодсон, ойлгосон. Тэгээд энэ бяцлал гэдгийг зөвхөн нэг өнцгөөс нь ерөөсөй харж болохгүй. Янзаар хүн бяцлагж болдог. Тэр нь одоо өөрт тохирсноор л хүн өөрт таалагдж байгаа, таатай байгаа, тухайн зүйлээсээ гоё мэдрэмж авч чадж байгаа. Тэр зүйлээ л хүн сонгоод бяцлаглаа хийдэг юм байна л та. Тэгээ хамгийн гол нь бяцлал чинь явж зүгээр л өөрлөгөө өнгөх нэг хэсэгхэн хором ч юм уу, хэдэн минут ч юм уу, хэдэн цаг ч юм уу те. Тэр зүйлийг л хэлдэг юм байна гэж л ерөнхийд нь базаж яриул болох юм байна. Тэгээ нөгөө өөрлөгөө өнгөх, дотоод руу өнгөх ер нь би яг юу вэ? Би энэ дээр яг яач юу? Ямар нэгэн харилцаан дээр гаргаж байгаа
өөрийн ааш аяга тэн дээрээ анзаарч анхаарч тэндээсээ нэг ухаарл авч тэгэх маань л ерөнхийдөө бол бясалгал болоод байгаа юм байна шүү дээ. Зүгээр нэг цагийг зарцуулаад зүгээр суух маань бол яг нөгөө орж ирж байгаа тэр түмэн бодлуудыг ажиглаад тэндээсээ шүүлтүр хийгээд амхандаа л ерөнхийдөө төлөвшөж сурах гад өөрийнхөө дотоодыг мэдэрч сурах гад өөрийгөө анзаарч сурах гэж байгаагийн тэр ихний анхан шатуудын л нэг үйл явц. Өөрийн тань яг хэлдгээр бол төвлөрлийг авахын тулд эхлээд тэгэж яг цаг зориулаад яг өөртөөгөө хэсэгэн нэг 10-15 минут зарцуулаад дотоод руу анхаарч эхлэх тэр үеийг яг өөртөө суулгачих юм бол хизээч хаанч хинтээч тэр бясалгалыг бол байнга хийж болохоор байгаа байхгүй тий. Хүн ер нь тэгээд өөрийгөө хайгаад эхлэхээр энэ нөгөө төөрөлцсөн бодлууд олон хэцүү үйл явдлуудаас одоо зайлс хийгээд гэх юм уу энэ ер нь ямар учиртай юм би ер нь юм бэ гэх үедээ л ер нь бясалгал гэдэг зүйлийг сонирхож эхэлдэг юм шүү те. Тий. Гэхдээ энэ олон өөрийгөө хайж байгаа нөхцөлд бас тэгж дотоод руу анхаарэ гэдэг бас нэг юу ирж байгаа зам байгаа. Бас заримуд нь жихэн дотоодын амар амгалан би нэг амар тайван баймаар гэдэг өнцгөөс бас бясалгал руу бас орж байгаа юм шиг байна. Бас зарим нь бөө мөргөлтэй холбоод бас бясалгал руу орж байх шиг байна. Тэгэхээр яг энэ бясалгал гэдэг нь нэгээсэндээ хүмүүсийн амьдралдаа байнга хэрэгжүүлж явах заавал тэр шашин тэнгэр үзэл тэгхгүйгээр ерөөсөө л өөртөө тогтмол бий болгох тийм зайлшгүй ч юм уу байх шаардлагатай ч юм уу эсвэл байж байвал цохилтой гэх тийм зүйл амьдралд одоо нөгөө хэрэгцээтэй зүйл болж таарад байгаа байхгүй. Энийг нөгөө хит гүнзгий болгоод заавал нэг тийм бөө мөргөлтэй холбоод яг хитрхи гүнзгийрүүлээд бүр нөгөө нэг холон юм шиг л хардаг. Хүмүүс айгүй хүнд хэцүү юм шиг санагддаг юм шиг байна. Зүгээр л нөгөө амьдралдаа хөнгөн хэрэгжүүлээд явчих юмыг хитрхи гүнзгий болгоод тийм хэцүү юм шиг. Энэ яг угаасаа нөгөө бид нар анх бясалгал гэж сонсож байхад ч яг заавал нэг бурхан буддаа эсвэл амнар эсвэл яг тэр нэг заавал нэг зориулагдсан яг цаанаасаа онцгой хүмүүс хийх ёстой гэдэг тийм мэдээллийг бид нарт анханаас нь суулгацсан юм шиг санагдаад байгаа хгүй. Заавал нэг тусгай хүмүүс хийх ёстой бүр тийм өндөр өгөгдөлтэй ч гэдэг юм уу тийм цаанаасаа зайгцсан тийм хүмүүс л энэ бясалгалыг хийдэг гэсэн тийм ойлголттой билээ анх байсан хүмүүс ч гэсэн яг тэгж боддог байх. Тэгээд тийм болохоор энийг ер нь энэ бясалгал хийж чадах уу гэдэг айгүй тийм итгэлийг өөрөөс айгүй их асууж байж өөртөө итгэлгүй байдлаар анханасаа эхэлдэг юм шиг санагдаад байгаа. Энийг би хийж одоо чадах уу? Энэ одоо би хийх нь зөв ч гэдэг юм уу? Энийг хийснээрээ би одоо ер нь яаж чухал цаашлаад айгүй л нэг одоо өөрийгөө бүр нэг юу гэж бодох уу? Төсөөлөх үү те? Тийм байж чадахгүй байж энийг хийснээрээ би одоо яадаг ч юм гэдэг нэг өөрийгөө айгүй тийм холоор төсөөлөд байдаг байх гэж би бодоод байна л да. Тэгтэл энэ чинь анх ер нь бол хүмүүс яг тэгжил хүлээж авдаг. Эхний ойлголт нь тийм л байдаг. Гэтэл энэ чинь зүгээр л яг энгийн зүгээр л бид нар ингээл скэн зурвал өөрийгөө анзаарахтаа л хийж байгаа юмныхаа хажуур нэг скэн нэг төвлөрөхтөө л энийг хийждэг. Хүмүүстэй ярилцахтаа л ингээд бясалгал гэдэг зүйл ингээд явагдаж байдаг гэдгийг мэдчихээрээ тэрлүүгээ илүү гүнзгий өөрөө орж чаддаг. Амархан гэдгийг ойлгочхороо тэрнийг яг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг болт юм болов гэж бодоод байна. Тэгэхээр энэ зүгээр л нэг энгийн зүйл байдаг шүү. Ер нь юм болгоныг бид нэр айгүй хүн дээр
одоо нэг айгүй хэцүүгээр тусгаад эхлээд бодсон байдаг. Гэтэл юм болон хүнд ер нь л бүх зүйл энгийн байдаг гэдгийг л бидний төсөөлсөн шиг тийм хол юм биш байдаг гэдгийг л ойлгочвол болохоор санагддаг хүмүүст тийм. Бидний өвөг дээдсүүд маань тий өвөө эмээнэр маань одоогоос манай бидний өвөө эмээнэрээс өмнөх үеийн ч юм уу өвөө эмээнэр ч юм уу одоо энэ малчд бас зарим нь хонио хариулж яваад малаа хариулж явж байхдаа байнга ингээ эрх зүйл хийгээ бясалгал хийж явдсан шүү дээ. Тэрийгэл бид нэр одоо энэ амьдрал дээр яг тэрэн шиг юм маш энгийнээр хөнгөхнөр үлддэг болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэр зүйл аяндаа алсарчаад бид нэр яг тэр дотоод руугаа анхаарах тэр зүйлээ алсарчаар тэрнлүүгээ орохын тулд одоо энэ бясалгал гэдэг нэртэй зүгээр дотоод руугаа бид нар дээр үе хөгжүүлэлт маань өөртөө ингээл эрх зүйлээл төвлөрөөл бодоол ингээд байд дотоод руугаа штэ. Тэр байсан маань алсарчаар одоо яалтчгүй цаанаасаа нөгөө бие организм сүнс сүлд нийтэс нь ингээд нэхэд ирэхээрээ яалтчгүй л энэ зүйл рүү ингээд шумбаж ороод байгаа гэж хараад байна л да. Тэгтээ орохдоо жоохон илүү хүндрүүлээд жоохон тийм хэцүү болгоод юм уу. Тэгж ороод байгаа нь бас ямар нэгэн шашин шүтлэгтэй холбоод байгаанаас жоохон арай өрөөсгөл болоод байна уу гэж хараад байгаа шүү дээ хөө. Хит хөөсрөө тэгээд хит хөөсрөх гэдэг штэ. Тэрнтэй утга дүйхтэйгтэй арай өөрөөр хэллэгдэг нэг үг гэдэг байхгүй. Хитэдүүлээд гэж ойлгох. Хөөсрөө хийгээд. Хитэдүүлээд тэг хөндрүүлээд утгыг л хэлэх гээд байгаа байхгүй. Бясалгал гэл. Тэгэхээр нөгөөтгөө бас бясалгал чинь би ингээд дотооддоо төвлөрөөд дотоод руугаа төвлөрөөд ингээд ажиглаа суухаар хүнд чинь янз бүрийн мэдрэмжүүд орж ирэхийг тэр мэдрэмжээ бас хит андуураад нөгөө мөргөлтэй андуураад би бүү болох чинь гэдэг ч юм уу тий. Бас тэгээд бас нэг жоохон алдаад байгаа тохиолдлууд байгаад ашгүй. Ингээ бясалгал хийх гэж одоо ингээ нэг хүмүүс чинь за энэ ширээ өөр юу үлээ ямар бясалгал гээд олон төрлийн бясалгал хийгээд явдаг газрууд байдаг. Тэгээд тэрнтэй л яг ингээд аль нэгэнд нь одоо хамруулж ойлгоод байгаагаасаа болоод өөртөө жоохон зүгтаагаад иж магадгүй юм байна л хүмүүсийг бодоход. Яг уу анхлаад эхэлж байгаа хүмүүс яг уу тэр аль нэг групп гэх үү ч одоо бүлэс дээр очиод сурж болно, ерөнхий ойлголтуудыг авч болно. Гэхдээ заавал тэгхгүйгээр ч гэсэндээ энгийн үед зүгээр өөрийгөө бодоод өөр дээрээ хэсэг анзаараад ингээ мэдрэмжээ хэсэг чагнах нь ер нь бол бясалгал бас болдог гэдгийг ойлгочихлоо. Заавал өөр зүйлд хамааруулж бодохгүйгээр зүгээр ингээ сууж явахдаа ч хүн бясалгал хийж болдог шүү. Ингээ сууж явахдаа хүн өөр дөрөө төвлөрч өөрийнхөө дотор мэдрэгдэж байгаа болгоныг мэдэрч байгаа мэдрэмж бүрийг ажиглаад суух нь хүртэл бясалгал байдаг. Яг нь бясалгал гэдэг нэг үгэнд л бадчаад байгаа болохоос шинжин зүгээр л энгийн нэг төвлөрөл өөрийгөө нөгөө анзаарч сурах нэг ерөөсөө өөрсдөө анзаархаа байчаад байгаа байхгүй. Одоо нөгөө тухайн нийгэмдээ болоод эсвэл энэ ахуйдаа хит автаад нөхцөл байдлаасаа болоод өөрийгөө анзаарч чадхаа байсан хүмүүс айгүй оршроод эсвэл анзаарсан ч гэсэн нөгөө зөвдөө анзаарч чадахгүй ч юм уу тий. Хит эгонд эндсэн нөхдүүд байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо энэ бясалгал гэдэг өөрөөсөө л өөрлөгөө анхаарал өөрийгөө анзаарал тэндээсээ нөгөө төлөвшлөө аваад өөрийнхөө алдаа оноо дутагдлаа засаал би ер нь хинбэ гэж ухаж ухаарах үйлдэлийг л энэ бясалгал гэж хэлээд байгаа юм билээ шүү дээ тий. Тэгээд ямарваа нэг зүйл рүү орохоос өмнө жишээ нь одоо бясалгал гэдэг чинь яг юу вэ гэдгийг жоохон
судалж мэдчээ тэрэн лөө орвол бас хитийдүүлж өөр буруу зүйл рүү халтирж орохгүй гэдэг зүйлээс бас өөрсдөө хамгаалах нэг арга хэрэгсэл болох. Ямар нэг зүйлийг заавал судлаад за энэ бясалгал гэж яг өөрөө юу юм? Юунд хүргэдэг? Тэ? Бясалгаа жоохон төвлөрөөд ингээд суугаад дотоод руугаа анхаарад мэдрэмж нь өсөөд мэдрэмж хит ингээд зарим хүмүүсийн мэдрэмж өссөн байж байгаа тэрэн дээрээ тулгуурлаад янз бүрийн дуу хоолой сонсох тий. Тэгээд ирэнгүүтээ би бүү болох юм байна гэд бас бүү болохгүй бийжээж бүү болох нөхцөл рүү яваа хайрын цаг хугацаагаа алдаад ирэхвээ гэдэг бас нэг эрсдэл байдгийн шүү тий.